сайн бацгаана уу? Бүх үндэсний хүсэлж олноос гэрчлийн цагаараа дахин уулзж байгаадаа баяртай байна. За тэгээд гэрчлэлтэй маань манай сүм итгэгч Батбаяагч маань үнэхээр бурхныг алдаршуулан гэрчлэгээр ирсэн байна. За хоёулаа гэрчлэлээ эхлэхээс өмнө эзний үгээр тунхлая тий. Бид гэрчлийн үг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. За тэгээд та өөрийгөө эхлээд танилцуулахгүй юу те? За би 2006 оноос эхлээд анх Христийн сүм чуулган дээр ирж эзнийг хүлээж авч исэн. Тэгээд тэрнээс хойш ямар ч байсан итгэлийн замаасаа нэг ухраагүй, итгэлийн замаа алдаагүй. Тэгээд өнөөдөр хүртэл ингээд сүм чуулгандаа явж бурхныгаа улам илүү таньж мэдэх гэж ингэж явсаар өнөөдөр хүрсэн байна. Тийм. Тэгээд өнөөдөр үнэхээр бас ингээд эзнийг гэрчлэхээр энэ сууж байгаадаа үнэхээр баяртай байна. Өөрт нь би яг ингэж нэг камерын өмнө ингэж гэрчилж байгаагүй юм байлээ. Мэдээж ингэж хүн Христ дээр ирээд бид нар гэрчлээ яардаг. Тэгээ бурханд ингэж ирээд хэрхэн яаж аврагдсан талаараа авралынхаа гэрчлэгийг яардаг. Тэр бол мэдээж үнэхээр агуу гайхамшигтай том гэрчлэлтэй. Тэгээд тэрнээс хойш яг хөө тэгээд сүм чуулгандаа хамрагдаад ингэж явж исэн. Тэгээд өнөөдөр одоо би энэ чуулган дээр ирээд үнэхээр тийм урд нь үнэхээр тэг чөлөөлөлтийн юм сургалтанд чөлөөлөлт эдгэрлийн юм үйлчлэлд би орж байгаагүй юм байлээ. Ер нь бол тэг энэ чуулган дээр ирээд энэ эдгэрэл чөлөөлөлтийн үйлчлэлд орсон. Тэг энэ тухайгаа бас гэрчлэгээр ирсэндээ үнэхээр баяртай байна. Тийм. Та одоо ирээд хэр удаж байгаа юм? Би 9 сарын сүүлчээр ирсэн. Тэг ирснийхээ дараахан 10 сарын 5-нд орж ирсэн. Үнэхээр нөгөө нэг тусгаар тагнуулын ордон дээр болсон эдгэрэл чөлөөлөлт тэнд оролцчихсан. Тэнд болж захт нь анхудаа оролцсон. Тийм. Тэгээд ер нь надад эдгэрэх чөлөөлөгдөх тийм зүйл байсан. Анх энэ бүх үндэсний хүсэл чуулганы энэ гэрчлэлийг сонсч ирсэн, номлолуудыг сонсч ирсэн. Тэгээд ингээд тэднийг ингээд сонсч байхад надад чөлөөлөгдөх зүйл ер нь бол байсан. Тэр хүмүүсийн ингээд гэрчилж байгаа надад ийм юм байсан. Би энэ бүгдээсээ чөлөөлөгдсөн. Би ингэж айдаг байсан. Ийм айцтай байсан ч гэдэг юм уу. Тийм зүйлүүдийг ярьж байхад тэр хүмүүсийн ярьж байсан зүйлүүдээс бол энэ ч надад байхгүй дээ. Би энэс нэг чөлөөлөгдөх ийм юмнаас чөлөөлөгдөх хэрэггүй юм байна, шаардлагагүй юм байна. Надад тийм юм байхгүй дээ гэж би ерөөсө бодоогүй. Бүгдээрээ л надад ихэнх нь байсан. Тэгээд тэндээс үүдээд би ч гэсэн ер нь ингээд чөлөөлөгдөх ёстой юм байна. Надад ер нь чөлөөлөгдөх зүйл байгаа байсныг би өөрөө мэдчихсэн л та. Тэгэл би энэ бүгдээсээ яаж чөлөөлөгдөх вэ гэж мэдээж бурхан намайг чөлөөлнө гэж гэртээ ингээл ганцаараа залбираад бурхан минь намайг чөлөөлөж таавал намайг чөлөөлж чадна. Би танд итгэж чинь гэдэг юм уу ингээл нэг хай нэг тэм залбирал хийдэг л байсан. Гэтэ ерөөсөө юм болдггүйсэн. Ердөөсөө үр дүнгүй тэгэл аюу гаццсан юм ямар сони юм бэ гэж их гайхдаг байсан. Тэгээ харин энэ чуулганы энэ номлол гэрчлэлийг сонсоод бол энэ газар би очих ёстой юм байна. Би ер нь яг энэ зүйл дээр очих ёстой юм байна. Би энэ чөлөөлтийн газар очиж би үйлчлэлд хамрагдаад надад ер нь болохгүй нь юу ах вэ гэх тэгээ ерөнхийдөө шийдсэн. Тэгээ шийдээд анх би шууд Тунгай хастартаа холбогдчихсэн. Би ингээд ийм итгэгч байна. Өөрөд нь би тэдэн онд итгэжсэн. Би ингээд итгэлийн замаар ингээд явдгаа. Өнөөдөр хүртэл би итгэсэн хэвээрээ явж байгаа. Тэгээд ингээд танаа сүм чуулганы ингээд гэрчлэл номдлыг би ингээд сонссон. Тэгээд би ингээд энэ чуулганд хамрагдахыг хүсэж байна гэд. Тэгээд яриад тэгээд та ингээд явж болно. Үнэхээр та хүсэж байгаа бол явж болно гэд. Тэгээд анх 9 сарын сүүлчээр энд ирж ирсэн. Тэгээд эдгэрэл чөлөөлтөнд анхудаа орсон ирсэн. Тэгээд тэнд ингээд ороход мэдээж би бэлдсэн, би сэтгэлээ бэлдсэн, залбирсан. Тэгээд удахгүй чөлөөлтийн үйлчлэж болсон. Тэгээд тэр газар очиод үнэхээр тэр гайхалтай үйлчлэлд оролцоод би ингээд чөлөөлөгдөх зүйл зөндөө байсан болохоор ямар ч байсан зөв газараа ирсэн байна гэж бодоод тэгээд тэр үйлчлэлд хамрагдсан. Тэгээд ингээд хүмүүс ингээд бүгдээрээ чөлөөлөгдөөл хоёр хүн дээр хуваагдал ингээд очижсэн. Тэгэл хамгийн анх би ерөөсөө очиод ингээд удирдахчийн өмнө ингээд ахлагчийнхаа өмнө ингээд очиод зогссон. Мэдээ чөлөөлөгдөх зүйл байсан болохоор тэднэрийг ингээд хэлсэн. Би ийм зүйл асуудал надад байна. Би энэ зүйлээс ингээд чөлөөлөгдөхийг хүсэж байна. Энэ зүйлийн төлөө би бас таны өмнө гимшиж байна гэд гимшсэн. Тэгэл ерөөсөө ингээд өмнө нь очиод ингээд гимшээл эхлэхэд бол ерөөсөө ингээд хоёр хөлнөөс эхлээл ингээд чичирч гисэн.
Ингээл хоёр хөлнөөс эхлээл ингээл хөл ингээл чичрэл тэгээ сүулдэ ингээл дээш гуйруу ингэж явал тэгэл хоёр гар ингээл чичрэл тэгэл халь болохоор ингээл нэг доктортой зогсох юмсан гэж бодчихлээсэн л та. Тэгтээ бол тэр ерөөсөө ингээд дийлдэггүй ингэж чичирсээр байгаа л тэгэл ерөөсөө яг ингээл нэг сүгдэл унсан шүү дээ тий. Тийм сүгдэл унсан. Тэгэл тэнд мэдээж ахлагч ингээл миний дээрс хараал залбираал ингээл айцын сүнс байсан. Би ер нь тийм айцтай байгаагаа ер нь бол мэдэрдэг байсан. Би айцнаас чөлөөлөх төстэй юм ер нь өөрөө мэдчихсэн. Тэгэл тэднэрийнхээ төлөөл тэр бүгдээсээ чөлөөлөгдөн гэсэн тийм итгэлтэй аюу тийм итгэлтэй ирж байсан. Тийм тэгээ чөлөөлт ерөнхийдөө аюу гайхамшигтай тэгээ болж исэн. Болоод ингээд би маш сайхан чөлөөлөгдөөл ингээл таавшраал нэг хэсэг тэгээ сүгдүүд унтсан унаал ингээл ер нь ингээл айгүйх уйлсан шүү дээ тий. Уйлал тэгэл нэг хэсэг ингээл уйлал байжсэн. Тэгэл ерөнхийдөө ингээл дээрс ингээд залбирал хийгээл ингээл айцыг хөөгөөл цайлуулаад ингээл ерөнхийдөө ингээд нэлээд хэсэг хугацаанд ингэж уйлж ингэж хөвччихсэн аа. Тэгээ сүүлд ерөнхийдөө их сайхан тайвшраад тэгээд босоод ирсэн байхгүй. Ерөнхийдөө нэг сайхан ингээд би нөгөө тавираал нэг сайхан ер нь л яг надад мэдрэгдчихсэн. Тэгэл би ингээл за ерөнхийдөө ингээд болчлоо доо гэл. Тэгээ босч ирсэн байхгүй. Тэгээ босоод ирэхэд би нөгөө уртлын игнэнд ингээд хасаагчтай ингээд нэг доор суужсан байхгүй хамгийн уртлын игнэнд. Тэгээ ингээд суудлал руугаа ингээд төхөөл очсон чинь хасаагч нэг хөөрх ингээд намайг төхөд очсон чинь ингээд босоод зогссон ингээд хоёр гараар ингээд намайг тэрх гээд ингээд зогсчихсан байхгүй. Тэгэл би өөрөө ирэхгүй ингээд тэрүүлээл ингээд айгүйх уйлсан байхгүй. Тэгэл ингээд тэрэл уйлал тэгэл хоёлаа суугаал тэгээ суусныхаа дараа бас тэрэлдэл ингээд уйлаад айгүй гоё тийм чөлөөлтөй ингээд тэрэлдэж уйлалцсан байхгүй. Гэтэ энэ тэрэлт болохоор бол яг тийм насаагчийн зүгээр нэг насаагчийн тийм тэрэлт байгаагүй. Энэ миний хувьд айгүй тийм сүнслэг айгүй чухал тийм үнэхээр надад тийм гоё дурсамж өгдөөс тийм тэрэлтэйсэн байхгүй. Тэгэхээр яг тэр би нэг манай ээж нэг олон жилийн өмнө ээж аав маань асуурсан. Тэгээд би нөгөө ээжигээ өнгөрсний дараа айгүйх юу яадаг байсан. Сандаг байсан. Мэдээч ингээл үе санана. Тэгэл ингээл санаал энэ тэнд явж байхдаа автобусаар ингээл явж байхад ч юм уу ээжийн тухай дуудах ч юм уу те. Тэгэл нэг ээжийн тухай шүлэг энэ тэнд чихэн сонсогдох гээл зургатаар ингээл ээжийн тухай ярих тэгэл Мартин 8 болох шинэ жил болох гээл иймэрхүү баяр ёслоор би маш их сандаг байсан. Тэгэл би яг уйлах үедээ ингээл ер нь их чөлөөтэй уйлцдаг байсан. Гудамжинд юм уу автобусанд явж исэн ч хамаагүй. Тэгэл сэтгэлдээ уйлаад ингээл тайвшрал. Тэгэл ингээ явдаг байсан. Тэгэд би үе тэгэл ер нь тийм байдал надад их тавтагддаг. Тэгэл явдаг байсан баг. Тэгэд би яаж мэдгүй нэг чөлөөлтийн өмнө бие бэлдэх хэрэгтэй та нар ингээ сайхан чөлөөлтөхийн төлөө залбираараа гэдэг жисэн шүү дээ. Тэгээ би нэг чөлөөлтөхийн төлөө залбираал ингээд бурхан минь би ийм юмнуудаас ингээд чөлөөлөгдөх хэрэгтэй байна. Та намайг мэдж байгаа би маш сайн чөлөөлөгдөх хэрэгтэй юм. Энэ чөлөөлтийн төлөө танд талархаж чинь ингээд тэгээ ингээд залбирчсэн чи бас нэг ээжигээ сансан тийм сэтгэл орж ирэл сэтгэл ингээл яг орж ирэл ингээл аюух уйлсан байхгүй. Тэгэл би ингээд яагаад тэгж залбирсан мэдхгүй та нэг ээжийг сансан сэтгэлээсээ л тэгж залбирсан баг. Тэгээ би үнэхээр бүр мэгшээл уйлал танд ингээд тэндүү боломжгүй зүйлс гэж байхгүй штэ. Та намайг ингээд чөлөөлөлтөд ингээд босоод ирэхэд намайг тэрвэрээч гэсэн байхгүй. Би ээжигээ маш их санаж байна. Ээжийн хайраар намайг тэрвэрээч, ээжийн тэрвэрлэлээр та намайг тэрвэрээрээ би зүгээр л энийг хүсэж чинь гэж залбирсан байхгүй. Тэгээд би тэр залбирахтаа бол за тэгэхээр нэг бурхан нэг эмэгтэй хүний ээжийн тэрвэрлэлээр намайг тэрнэж гэж юу яасан ч гэдэг юм уу. Тийм янз бүрийн махан биений бодол ерөөсөө бодоогүй. Зүгээр л танд дэндүү боломжгүй зүйл байхгүй. Би маш их санаж байна. Та намайг ингээд ээж минь хайраар ингээд тэрвэрэд намайг ингээд хүлээгээд ингээд намайг босоод ирэхэд ингээд өөдөөс ингээд хүлээж аваараа намайг тэрвэрээрээ гэдгийгсэн байхгүй. Айгуу сонио. Тэгсэн чинь яг тэрний ингээд хариулт байсан байхгүй. Тэгээ насаагч ингээд босоод ирсэн чи хөрх намайг ингээд тэрвэрээл ингээд тэгэл би ингээд хоёлаа сууж ингээд тэрвэрлдэл уйлаад тэгэл тэр тэрвэрлт ингээд би нэг хамгийн сүүлд нэг ээжиг ингээд яг тэгж ингээд халуун дотноор ингээд тэрвэрчсэн. Яг тэр тэрвэрлт ингээд надад мэдрэгсэн байхгүй. Тэр үнэхээр энэ тэр яг яг би ээжтэй тэрвэрлж байгаа тэр тэрвэрлт байсан байхгүй. Гэхдээ би одоо тэр ингээд яг үнэхээр байсан шүү, тийм байсан шүү гэж би нэг ингэж дахин ингэж нэг батлах шаардлага надад ерөөсөй байх. Зүгээр л ингээд сүнсэнд мэдрэгсэн. Яг ингээд ээж намайг ингээд тэрвэрж байгаа. Би тэр ээжтэй тэрвэрлж байгаа. Гэхдээ яг
бит хоёр хамгийн сүүлд яг ингээд тийм тэрвэрчээснээ би сансан байхгүй юу. Тэгээ яг тэр зүгээр л ээжтэй тэрвэрлж байгаа. Тэгээ би бүр хүүхчиг ингээл насаагч ингээ ингэрт нь ингээд цээжинд нь ингээд толгоогоо ингэж тавиал ингээд айгуу том тэрвэрлэл өөрөө бүр ингээд батхгүй хоёулаа ингээд тэгээд айгуу гоё тэгээд тэрвэрчээсэн. Тэгээд би нөгөө яг залбирчсэн болохоор тэр залбирлын хариу байсан. Үнэхээр гайхалтай тийм сүнслэг тэрвэрлэлт байсан. Тэгээ нэгдүгээр би тэр зүйлийн төлөө үнэхээр гайхсан. Тэр бас айгуу баярлсан. Гэтэ тэндээс би бас ээжийнхээ тэрвэрлтийг ээжийнхээ хайрыг мэдрээд тэр гоё дурсамж маань надад эргэж ирсэнд баярлсан ч гэсэн би тэр хайраас бас юг ойлгосон бэ гэхээр Бурхны хайрыг бас бодсон байхгүй. Бурхан нэрээ ямар агуу юм бэ? Бид үнэхээр нэрээ ямар агуу Бурхантай юм бэ? Бурхан тэр чигээрэл хайр штэ. Тэгэл би ингээл за ээжийн хайраар Бурхан намайг тэрэл ингээл янч гэж юу ах вэ? Надад юусоо тийм юм бодогдоогүй. Зүгээр л танд би зүгээр чөлөөтэй ингээд хүүхч ингээд Бурханы өмнө ч гэсэн чөлөөтэй өөрийгөө ингэж тавьж өгöl танд боломжгүй зүйлс гэж байхгүй штэ. Та намайг тэгээд бүр яг ингээд чөлөөлтнөөс гараад ирэхэд ингээд босоод ирэхэд намайг тэрэж зогсож байгаараа гэж тэгжсэн байхгүй. Тэгээ намайг хүлээгээд ингээд зогсож байгаараа тэгээ та намайг цаавал тэрч аваараа би өнөхөр амар хүсэж чинь. Би яг л тэр хүсэж чинь. Би танд итгэж чинь. Та ийм зүйлийг хийж чадна гэдэгт би итгэж чинь гээл. Тэгэл айгүй хүүхчиг ингээл тэгэл залбирчсэн чи яг тэр залбирлын хариу байсан. Тэгэд би үнэхээр мэгшлээ уйлал тэгэл насаагч ингээд товчхон хэлжсэн байхгүй. Насаагч ингээд би яг ийм зүйлийг ингээд гуйжсэн. Тэгээд та яста нэр ямар гайхамшигтай юм бэ? Яг намайг ингээд ээж минь хайраар тэрж ингээд өө хөөрхийг л хөөрх насаагч настай хүн болохоор тэгэл ингээд өө тийм үү миний дүү гэдэл ингээд гошуугаараа ингээд тэгэл насаагч ч гэсэн би баярлсан. Яа тэгэхээр Бурхны үгэнд бас дуулууртай байж тэр зүйлийг яг ингээд гүйцэлдүүлээд Бурхны нөгөө нэг хөөрхийн ингээд зэмсэг болоод ингээд намайг хүлээгээд яг ингэсэн ингээд тэрхэл хүлээгээд зогсчихсан. Тэр үедээ бол энэ нөгөө би ингээд залбирчсан тэр маань одоо ингээд биелэгдэх чинь гэдэг юм янз бүрийн тийм нөгөө хан биений тийм бодол санаа юу ч орж ирээгүй зүгээр л тэрвэрлдэл тэгэл тийм сайхан гайхамшигтай Бурхан нөгөө нэг хариултанд те яг над дээр ирсэн хүүхдээ нэг өөрөө яаж тэрвэрх үү гэд те тэр гайхалтайгаар тэрвэрж авсан. Тэр харин тэр залбирлч гэсэн яг үнэн сэтгэлээсээ мэдээж ингээд яг сансан хийгээ сансан хүний сэтгэл тийм л байж та худлаа сэтгэлээсээ байна гэж юу ах вэ? Тэгээд би дуун дээр хүрлээд шүү дээ. Нөгөө ганцаардан унах үед ганцхан таал гэсэн ингээд тэгэхээр яг бидний унах үед минь таал мал төшдөг гэх тийм ганцаарлыг Бурхан л мэдж байгаа тийм Бурхан л тэр ганцаарсан хайрыг дүүргэж чадна гэдгийг танд мэдрүүлсэн. Түүнхээр мэдрүүлсэн. Би бүр дараагаар нь тэрг өрөөсөө мэдхгүй тэгэл яг ингээл дуусаал тэгээд би тэр тэрвэрлэлт аюу гайхамшигтай тийм миний дурсамжийг ингээд үнэхээр ээжтэйгээ хамт байх тэрвэрлэлтийн дурсамжийг надад бүр үнэхээр тод үлдээсэн. Тэгэл би нэг жоохон тайвшраад ингээл ёо ингээл нэг сайхан гүнзгий амсгаа аваад тэгэл сая юу болчихоноосаа чи би ямар ч гэсэн чөлөөлөгцсөн би нэг юмнаас чөлөөлөгцсөн гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Би сая юу болчихоо яасан бэ гэл ингээл жоохон ухаар бол ингээл асуусан байхгүй тэгсэн чи харин тийм чи уйлалсэн чөлөөлөгцсөн чи нэг л юмнаас чөлөөлөгцсөн байх ёстой гэдэг. Харин тийм би юунаас чөлөөлөгцсөн болоо гэл ингэжсэн чинь нөгөө тунгаан хастар нэг хүнд ингээл үйлчлэлт хийжсэн байхгүй юу. Тэгээд тунгаан хастар ингэжсэн. Бурхан чиний аман дээр гэл нэг юм хэлсэн байхгүй юу. Бурхан чиний аман дээр үгээ тавина гэлөө. Чиний амар дамжуулж тэр ярина гэлөө нэг тийм хамтаа холбоотой нэг тийм чөлөөлөлт хийжсэн байхгүй тийм чөлөөлтийн залбирал. Тэгсэн чинь би тэрийг ингээд сонсонгуудаа хөөе насаагч Бурхан сая миний хамт хүрсэн юм байна. Яг энүүгээр дамжуулт надад хэлж ин гэд би яг тэр бүр яг мэдэрсэн байхгүй. Тэгээ ерөөсөө зүгээр л би мэдэрсэн. Ариунс та нартай ирэхэд та нар мэднэ гэлдэгдэг шүү дээ. Би зүгээр л мэдэрсэн. Яг тэгээд тэр тунгаан хастар араас нь тэр хүний төлөө юу гэж залбирсан. Тэр надад ерөөс сонирм биш. Тэр үг л залбирлан ч надад зүгээр сонсогдоогүй заа. Тэгэл ам гэж яриад тэгэл тэр залбирал миний чихнээс таслагдсан байхгүй юу. Тэгэл би хөөе насаагч сая би яг мэдлээ. Би яг хаман дээр Бурхан ажиллаа хийсэн байна. Бурхан миний хаманд хүрсэн байна гэдгсэн байхгүй юу. Тэр залбирлыг сонсоод тэгэд би нөгөө яаж аманд хүрсэн болоо гэд ингээд бодсон чинь яг ингээд
би ингээд нэг чөлөөлөгдөөл ингээд нэг хэсэг сөхөрчөөл тэгэл цаашаа ингээд нэг жоохон хөвтөл ингээд би тавираад ингээд нэг сайхан хажуу тишээ хөвтөл ингээд нэг хэсэг уйлсан байхгүй юу. Тэгээ уйлжсэн чинь нэг бид нар ингээд нэг эмчэд үзүүлэхээр ингээд али амаангаа гэл тэгдэг штэ тий. Тэгэнгүүт хүн чинь ингээд зүгээр нэг ингэж ангаахгүй штэ нөгөө хоолгоо үзүүлэх гэж байгаа юм чинь хамгийн ингээд одоо том ангааж болох ямар л хэмжээ вэ тэрүүгээр ингээ ангаа штэ тий. Чи айгуу сонь миний ам гинт тийм байдлаар ингээ ангаацсан баг айгуу сонь. Тэгээ ингээд зүгээр л цаанаас ингээ л ангаацсан. Тэгээ би яг тэр ангаачсныг тэ насаагчд ингээд тайлбарлаад сая аман төрсөн байна гэж ярьжсэн чинь яг тэгж чөлөөлөгдөж бурхан миний аман дээр яг тэгж үрсэн байна гэдгээ би тэгж сансан байхгүй юу. Тэр даруйдаа юу ч мдээгүй ингээл за ямар ч байсан гой чөлөөлөгдчихлээ. Өссөн нөгөө эдгэрэл чөлөөлөлтөндөө би орчлаа, гой орчлаа гэж бодчихсон болохоос тэр үрд санааг бас. Тэгээ ингээм ам ангаацсан. Тэгэд би нөгөө хүүхэд чинь нэг зарим хүүхэд чинь нэг л ээж авсан юм нэхэр ингээл дээш харж хөвтчихэл ингээд амаан гаргаа үйлээд байдаг шүү дээ. Тэр шиг би ингээд амаан ангаагаад ингээд амаан ангаагаад уйлсан байхгүй. Тэнгүүд нөгөө хаах гэсэн ч юусэн нэг хаах гэж үтсэн ч юусэн хаагдахгүйсэн байхгүй. Бүр ингээд ангаацсан. Тэгэл би ингээл гайхаад ингээл амаа ангаасан чигээр ингээл уйлал исэн байхгүй. Тэгсэн чинь миний аман дотор ингээл нэг юм халуун уур орж ирсэн байхгүй. Халуун уур бид нар нөгөө ингээд сооттой усаар ингээд амаа зайлахаар ингээд уур ордог шүү дээ. Гэхдээ би тэр бурхны тэр уурыг тэр одоо тэр аман дотор оржсэн тэр одоо уур гэх бах тий халуун. Тэгэхдээ би ерөөс ямар юмтай зүйрлэхэд би хэлж мэдэхгүй байна. Бурхны үнэхээр юм гайхамшигтай ганцхан ариун сүнсний хийдэг тийм ер бусын гайхамшигтай гайхамшиг тэмдгийг би яг нэг хүний хийдэг юмтай бол ингээд төсөөлж мэдэхгүй зүгээр л юм халуун уур. Тэгэл тэр уур ингээд яг надад ингэж мэдрэгцэн баг. Ингээд аман дотор зүгээр байгаад байгаагүй. Тэгээ ам ингээд ангаацсан байгаа хэрнээсээ тэр уур миний амнаас ингээд нэг ороод ингээд гарчаагүй. Тэгэл аман дотор байгаадсан баг. Би амаа ангаацсан. Тэгэл нэг ингэж эргээд байгаа юм шиг нэг ингэж эргээд байгаа юм шиг нөгөө ингээд дотор нь ингээд нэг жоохон тэр уур ингээд халуун уур ингээд бас нааш тийш ингээд хөдлөд байгаа юм шиг зүгээр л надад тэгж мэдрэгцэн байхгүй тэгээд зүгээр л тэгж мэдрэгцэн. Тэгэл би нэг хэсэг амаа ангааж уйлж байгаа л тэгэл нэг мэдхэд амаа хаацсан байсан тий. Тэгээд айгуу гоё тайвшраад тэгээ босч ирэхэд насаагч маань тэгж тэрээд тэгээ миний тэр аман дээр тэгж бурхан ажиллаа хийдэг нь бас учиртай тий. Яагаад миний аман дээр ажиллах болсон болоо гэж чи бодож байгаа хэ тий. Тэгээд тэр бас айгуу гайхамшигтай зүйл болсон. Тэгээ би ингээд надад нэг асуудал байсан байхгүй. Нэг уурны асуудал байсан. Ууралдаг. Гэхдээ мэдээж ингээл хүн ямар нэгэн байдлаар хин нэг нь намайг гудамжинд ч юм уу олон хүмүүсийн өмнө ч юм уу ингээл одоо элдвэр доромжлох ч юм уу намайг ичгүүрт байдалд оруулах ч юм уу күтгэх ч юм уу нэг тийм байдалд мэдээж хүн бол уур юм хүнд их байх хэмжээгээр байх ёстой шүү дээ тэг байх ёстой мэдрэмж. Тэгээ тийм үед бол мэдээж хэн ч гэсэн уурдна. Тэг миний тэр уур болохоор аюу сонин тэгээд ерөөс тийм уурлах шаардлагагүй мэн дээр би аюу уурладаг гэсэн байхгүй. Аюу сан тэгээд жишээл одоо ингээл гэртээ ингээл төмс ингээл арилгаж байгаа л ингээл бүндгнэл нэг гарнаас унж штэ. Тэгэнгүүт нь уурлаад ядчихсан нөгөө төмс чинь бүрэн хэмчи ингээл дэш ингээ явда хараас нь ингээл гүүгээд тэр төмс ярьдагуд би юу ярих нэ тэгэл чи стан нэрэгэл бараг л ярих нэ тэгээд өөртөө уурлаад стан нэрэ тэгэл заримдаа ч нэг галтгаа чинь жоох юм чи нөгөө өнкрөөл нөгөө коридор байгаа явчих. Тэгэхээр яг нэг хүүхэд төөж байгаа юм шиг хөөгөл амтай бол хариугүй ярьчих гал квеста нэрээ өстой би энэ төмсийг ингээд яагаад ингээд арилгачихгүй яагаад би алдчихваа гэд тэр нэг өөрийгөө тэр нэг алдах ёсгүй тийм алдаа хийх ёсгүй би тийм сонь жоох юм дээр би алдахсгүй гэд бодсон байдаг юм шиг байна. Тэр би тэрэндээ аюу цухалдаад яас тэгэл нэг аригч нэг юм төмсөө барьж аваад ингээд арилгаад тосчих байсан би нэрээ яахаар ингээд алддаг байна гэд тэгэл нэстэн хамгийн түрүүнд ингээл өөрийгөө ингээл буруутгаал тэнийг юм нэрээ ийм ч юм хийж чадахгүй гэд тэгэл нэг ингээ араас нь ингээл хараад хэлчих гэлээдэг царимдаа хэлээл ингээ өөрийгөө буруутгаал нэг тийм ингээд нэг уурлахгүй юм дээр уурлаад гэдэгсэн байхгүй миний уур айгуу сонь тэгээд тэгээ өөр юм дээр уурладаг гэсэн мэхээр нэг халбгаа ингээл тунгаан тэгэл юм бичиж байгаа л ингээл библи уншиж байгаа юм тэмдэглэж байгаа тэгэл нэг цаавах хоорондоо ингээл халбгаа балаа тавих ингээл газар унших өө гэл ингээд нэр бөө урд хэрэг авах гэж тэгэж айгуу сонио юм уурлах юмгүй юм дээр уурладаг байсан байхгүй. Тэгэл дэлгүүрт ороод ингээд нэг касс ингээд зогсож явах чинь ингээд тэр хойно ингээд
Ямар удаан юм бэ гэл ингээд ууралдаг, бухимддаг. Тэгэл мэдээж би хамгийн ард зогсож байгаа юм чи хөөе чи ямар удаан ингээл ингээ хашгирдаж болохгүй бас нэг хүний мэс чанар гэж байна шүү дээ. Тэр чинь бас дотроос улгаагаал тий. Тэгэл би ойртод аригч нэг юм ингээл ооч ингээл төхөл ойртод ирэнгүүт нөгөө үйлчлүүлэгч нар чинь ингээл айгүй бэлтгэлгүй ингээл нэг хүн ингээл одоо ч 2 3 янзаар төлбөр хийдэг болсон байлаа шүү дээ. Тэр нэг кубигийн нүунийг юмар хийлгэж чинь ингээл нөгөөт нь болохгүй байна гэдгсэн чинь за уцаараа хийчихсэн чинь уц чинь бас болохгүй байна гэдгсэн чинь за карта гэл тэл карта ингээл яг тэр хүний өмнө ирэл аригч нэг юм ингээл яг бичүүлэх гэдэл намайг ингээл нэг сорж байгаа юм шиг салгаж байгаа юм шиг одоо чи яах вэ гэж байгаа юм шиг айгүй нэх муухай айгүй тийм тэгдэгс. Тэг би яг нөгөө хүний чинь өмнө ингээл цогц юм чи хөөе чи урдлаач гэдэл ингээд байж болохгүй бас нэг мэс чанар хүний мэс чанар цулгаагаад тэгэл төвчгээс өөр аргагүй тэгэл тэр хүний дансанд ингээд мөнгө авахгүй чинь нөгөө чинь ингээл уцаараа хүүе найцаа гэл нэг хүн рүү уцаар яриад тэгэл арай сонсоо юу яана гэж яриаг байхаа. Манай Монгол хүмүүс бараг тэгээ ярихаас чи хүүшээ сониос найс ингээд бүр тэгээ ярьж байгаа. Хүүш найс ингээд юм авахгүйсэн чи ингээд тасанд мөнгө хийдүгэ чиний эзэн төгөр хийчихэж гэл тэ нүд төрдөг тэргээр дүүр юм ийцэн тэгэл тэг би бүр тэсгээ минут их чигаа mig биччихгүй юу энэ хооронд гэдэг чи болохгүй штэ их чи болохгүй энэ хүний юм биччихэж л явахгүй болохгүй штэ гэл тэгэл дотор ингээл төвчихгүй ингээл станарэ төлбөр мөнгөө бэлддэг юм уу гэл ингээл дотор амар зогоолтол. Гэхдээ яг үнэндээ би зүгээр тэндээс нэг маргааш нь идэж явах нөгөө талах сүгэл авч байгаа ш. Надад яарах юм ерөөсөө байхгүй. Манай гэрт ингээл талах сүгийн маань итгээл хүлээж байгаа хүмүүс байхгүй. Надад яарадах юм байхгүй. Тэгсэрнээсээ би ингээд яг мэдгүй нэг тийм хэрэггүй юм дээр ингээд бухимдад уурлаад байсан байхгүй. Тэгээд нөгөө үн чинь нөгөө найз нь за одоохон хийлэл гэж байгаа болтой юм. Тэгэл ингээд нөгөө касс ингээл хараад үл. Одоо хийчихнэ гэсэн манай найз гэл ингээл тэр миний хар зогсож байгаа хүмүүс энэ чинь бүгдээрээ нөгөө найз нь одоо дансанд хурдан мөнгө нээгээсэй гэдэг бүгдээ зогсож байгаа шүү дээ. Гэх мэтэр би айгүй тийм төвчээр алдаж айгүй тийм хэрэггүй юм. Үндэл тэр надад нөгөө суурлах шаардлага байгаа. Миний гэрт тэр ингээл итгээл сандарч твдэл хүлээж аваад хурдан яваараа гэсэн байхгүй. Би тэрэн дор нь аваад ит гэсэн байхгүй. Маргааш нөгөө төр ихээр сүү тал хоолундыг л авчихсан. Тэгээ ингэж урддаг байсан байхгүй. Тэгэл гудамжинд ингээд бас энэ тэнд орохоор ингээд ямар нэг ингээд сэтгэл нийцгүй марууд л ингээд аюу ингээд хэрэггүй юм дуурдаг тийм биз. Тэгээд би тэрнээс болоод хааста нэрэ бурхан миний аман дээр ингээд ажилласан байх гэдгийг дараа нь би бас аюу баталгаатай бүр мэдчих авсан байхгүй. Өөрөө бүр өөрхөө биер мэдэрсэн. Тэгээ нэг чөлөөлтийн маргааш нөлөө нөгөөтөр нөлөө бас нэг капиталын мөнгөийг тушаах гэдэг ингээд очсон байхгүй ч тэр газар ингээд нилээ хэдэн хүмүүс ингээд суудсан. Нилээ хоочртай. Тэгэл хүмүүс ингээд дугаар аваа. Тэгэл би нэг дугаар аваад ингээд хүлээгээл ингээд суужсан. Тэгэл ингээд жоохон хүлэгээ суужсан чинь миний үеийн байрын нэг хүн л учиргүй гинтхэн ойрлоод унсан баг. Ямар удаа юм бэ? Яс удаа юм бэ гэдэг ноц. Тэгэл энд чинь 3 суудл биш дээ. 2 хүн хайцсан. Чи над 2 хүн дуудаж ирээч чи гэд нөгөө муу ганц ажиллаж байгаа охины чинь зүгээрстэй нүүр нүдгүй цагнаал тэгээдсэн байхгүй. Тэгэл би ингээл нэг ерөөсөө юм санаанд ч ороогүй нэг тоогоочгүй айгүй тийм 50 байсан баг. Айгүй 50 байсан баг. Тэгэл нөгөө үнцтэй нэр идэхстэй ингэдэг байхгүй. Ер нь намайг орж ирэх болгонд ингэдгийн ингээл тэгэл чи хүнээ дуудчих гээл. Тэгснэ үгүй нэр номер авсан юм уу? Дугаараараа дуудчих юм. Дугаараараа дуудаж нэггүй юу гээл нөгөө охины чи хөрх ингээл орсон. Уян зугаагүй ингээл хэлсэн байхгүй. Тэгэл би яа ч мэдгүй ямар сони юм бэ гэсэн шиг бодож ерөөсөө тоогоогүй байхгүй. Тэгэл мөнгө өгчл гараа авсан. Тэгэл ингээл гараа авчих гинтхэн нөгөө хүний чинь дүр санаад орж ирсэн чинь. Йоо би бүрстэн нэр тэгсэн чи яана би бүр гудамжинд явж байхдаа бүр нүрээ ингээд дарсан бүр айгүй хэцсэн байхгүй. Яана сайн хүн чинь би байсан биш тий яана. Яана бистэ тэр чигээр байсан бин бистэ яг тэгж бухимддаг байсан байхгүй. Хаана энэ 2 хүн чинь гэл ингээл тэгтэл өөр тийм болоогүй өөрөө бүр тайван байсан шүү дээ. Тэгээд би ингээд гараа явж байхдаа би яг тэрэг сансан байхгүй. Тэр хүн ингээл яг ингээл тэр хүний нэг муухай ингээл авирлжсэн ингээл дахиад ингээл гараад явчих гинтх надад айгүй тод орчихсон баг. Тэгэл би хүүе бурхан минь би байсан биш тэ тэр чинь ингээд бүр доошоо хараад айгүй хичээл ингээл яана би байсан биш тэ ямар муухай чигшмээр юм бэ. Би ийм муухай авиртай байсан гэж өг. Гэл бүрстэ хөвтлээ хичээл тэгэл бүр айгүй чигсэн. Нэгдүгээр би чигсэн тэр муухай зан авирг. Хоёрдугаар би үнэхээр талархсан. Хамгийн гол нь яг тэр дүнгэж ганц хоёрхан өмнө болцсон байсан юм чинь.
Тэгэхэд би өстө бурхан миний аман дээр ажилласан юм байна. Үнэхээр миний амыг цэвэрлсэн юм байна гэл. Тэгээд би гэртээ тэгээд бас болоогүй ингээд цаашаа ингээд явал ингээд ноон гэрлэр зам гаргах явсан чи яг ингээд зам гэрлийн тохион дээр очсон чи ноон гэрл ассан баг. Өө ашгүй ноон гэрл гэл ингээд асгасан. Ингээд гаргасан чи өөдс нэг машин яг гарцсан дээр ингээд уурдагсахгүй. Тэгээд би бүр өмнө нь би тэгээд цогсоор амар уур хүрдгүйсэн баг. Ста нэрээ ста машин барьж чадахгүй мус аймнууд ста нэрээ нэг хурд мурдаа тохируулдаг юм уу тэндээс тохируулаад тэгээд ингээд зогсож болно штэ ста нэр машин барьж чадахгүй мус аймнууд гал ингээд зүхэл ингээд уур хүрээд тэгэл ингээд хараар нь гарахтаа нөгөө машиных нь күүзүг ингэж тогж байгаа. Амар ууртай тэгээ надад уурлах ер нь бол тийм нэг уурлах шаардлагагүй тэгээ хараа нь гараал тойрол гарч штэ урдуурсан ч гарсан ардуурсан ч гарсан ингээд зам байж л штэ би ингээд гараал явчихтай би яагаад тэгж уурлаа ингээд тэгээд би тэгэл зам гараал ингээд цааш явсан чинь хүүе би уурлахаа болцсон биз дээ. Амин. Уурдаа барьсан байж тэгээд бүр гахаад тэгээд тэр машин ингээд ирээд зогсон чинь би ерөөсөө уурлаг. Өө цаа зинний урд нь гарах уу хойгоор нь гарах уу гэсэн. За яаж ч утсан юм хойгоор нь л гарсан аюулгүй штэ гэх. Тэгэл хойгоор нь гараа явцсан байхгүй. Тэгэл яг тэр зам гараад цаашаа ингээд зам руу гудамж руу ингээд орсон чинь хүүе би уурлахаа болчихсон. Амин. Ямар гайхалтай юм бэ? Яг энэ дээр ажилласан юм биш үү? Бурхан яг миний аман дээр хүрсэн юм байна. Миний аманд хүрсэн юм байна. Тэгээ нөгөө эдгэр чөлөөлт болохоос өмнө бас би бас тэгж залбирчсэн байхгүй. Бурхан минь би энэ хараалыг ингээд өөрийг ингээд хараач болохгүй өрөөлөгч гэсэн ингээд шал хэрэггүй юмн дээр би ингээд дотроо зүхэд би тэр хүнийг ингээд чи өстэй тим юм гэж хэлээгүй ч гэсэн дотроо би ингээд айгу бухимдалтай дотроо хараач зүгчин би өөрийгөө цовооч би энэ зүйлээс би ингээд чөлөөлөх хэрэгтэй байна. Ер нь ямар ч хүнд ийм ингээд уурлахсгүй байна юм гэдэг чинь зүгээр биш шүү дээ. Тэгээ би чөлөөлөгдмөр байна гэх. Тэгээ яг нэг хэсэгтээ би тэр энэ чөлөөлөлтөнд тэр болохоос өмнө өөр цум чуулгандаа болж байхад энэтэйг би өөрөө ер нь их тэмцдэг байсан байхгүй. Би ерөөсөө бишээ. Мэтгэж юм байж ийм юм гэж юу байсан би яагаад би гэстэй тайван байж чаддгүй. Тэгэл айгу хичээд төгсөн баг. Одоо станаар гэл ингээл хичээгэл. Тэгэл гिचээх тусам нөгөөдхөө ингээл улам эсрэгэл гिचээх тусам ингэж болоод. Тэгээ нэг удаа нэг библ уншаад бичсэн чинь нэг тийм хуучин гэрээнээс л ханыг ингээд уншаад бичсэн чинь ингээд тэрэн дээр ингэжсэн баг. Тэр үг надад айгуу тодон сонсгдсон баг. Чи хичээгээд ч чадахгүй гэсэн баггүй. Айгуу санаа. Чи хичээгээд ч чадахгүй гэсэн. Тэгээд би тэр хүүе яана би ямар нэг юм өөрөө хийх гэж хичээх нэрэж чадахгүй юм биш үү? Би тэг чинь ямар хичээвэ те би юм байж болохгүйгээд бурхандаа таалагдах гал ингээл те ингээл би тийм ахан биерээ ер нь юм байж болохгүй шүү дээ. Ер нь тэг итгэдэг ч вэ итгэдэггүй ч вэ ер нь юм юмд уурлан гэж юу байсан. Би л ингээд би болохгүй нь яагаад би урд нь юм бит ингэж вэ? Хичээгээд чадахгүй гэсэн байсан хараад гайхсан. Яана би яг өөрийнхөө хүслээд би айгүй хичээдэг юм байна. Би зүгээр л ингээд гэртээ ингээд тайван бай. Энд тэнд ингээд орохоор хүмүүсийг би ингээд гараад явхад би надад ямар ч ингээд яарах юмгүй чи би зүгээр л байлдаа гэл. Тэгэл ингээд зүгээр л байлдаа гэл. Тэгэл ингээд хичээхэр бүр болохгүй айгүйэнэтэй. Тэгээд энэ зүйл дээр үнэхээр гайхалтай ажилласан байсан. Тэгээ би бас ингэсэн байхгүй. Би энэ зүйлийг ингээ болохгүй болчихдохгүй. Тэгээ би яг нэг өөрийнхөө хүслээр өөрийнхөө хүчээр ингэж би ингэж өөрийгөө засах гад. Тэгээ ингэж байгаа юм байна. Одоо би бол үнэндээ би өөрөө л засч чадахгүй юм байна. Би хичнээн жил би тэр чинь нэлээд удаа хугацаанд ганц сүүлийн 2-3 жил ч үлээ би ингээ шалтай шалхам дээр ууралт юм байна гэдгээ өөрөө олж харж чадлаа. Энээс хойш би одоо болоо ингээл тэгэл тэгж хэлээл давцдаг тэгж хэлээл давцдаг. Тэгсээр гад нэг 2-3 жил болсон байхгүй юу. Тэгээд би ерөөсөө өөрөөр болохгүй юм байна гэдгийг мэдээ би ингэжсэн баг. Чөлөөлтөнд орох юм. Бурхан минь би энэ үнэхээр өөрөөр хийж чадахгүй. Одоо таал надад хүр. Та миний аманд хүрэж гисэн баггүй юу нэ. Та миний аманд хүрэж энэ муухай гэж би амаас хэлж чадахгүй. Би ийм сайхан амтаа бурхныг ингээд алдаршуулах, гэрчлэх ингээд бурхны үгийг ярих надад ам байна. Тэгээ би энэ амаараа бурхныг магтдаг. Тэгээд би бас ийм муухай хараалтай үг хэлээд өөрийгөө ингээд буруутгах чинь гэдэг бол бас л итгэж хүний хувьд байхсгүй энэ бол онцгүй. Хинт ч таалагдахгүй, бурханд ч таалагдахгүй, бусад хүмүүст ч таалагдахгүй гэд. Тэгээ та ингээд үнэхээр Мосегийн аманд хүрдэг л би тэг залбирсан.
Бурхан минь та Мосегийн амд үнэхээр гайхалтай хүрсэн. Та яг миний амдыг тэгж хүрээрэй гэд тэгжсэн байхгүй. Мосегийн амд хүрэлцсэн нэр Мосе өөрийгөө бас тэгдэг штэ. Бурхан минь би таны өмнө модон хэлтэй гэл ингээл тэгдэг штэ. Тэгсэн чинь нэг Бурхан чамд Аарон гэд авахгаа үздэй. Тэр чиний өмнөөс чиний миний ам болно гэл тэгдэг штэ тий. Тэгэл тэр түүхийг ингээд нэг зөндөө олон сонсчихсан болохоор та Мосегийн амд хүрсэн шиг миний амд хүрээрээ, миний амд хүрээр, миний амыг цэвэрлээрээ, хуухлын шатаагч галаараа миний амыг цэвэрлээрээ гэдэг зүйл баг. Тэгэл энэ надад ингээл дараа нь ингээл чөлөөлт дуусны дараа аюу гоо ингээ бүх юм ингээд толгойсон байна тий. Бүх юм ингээд тодорхой ингээд ойлгогдсон байхгүй юу? Үнэхээр гайхалтай дээ яг хуу. Дараа бас ингээд аюу гоо гэрчлийн юм цагаар бас өрөөх баг. Сүүлийн үед бас аюу гимшиж байгаа. Одоо нөгөө сүм цуглаан дээр 2 сар гар болж штэ тий. Энэ хугацаанд яг ингээд номлол сонсоод ингээ ялгаа юу байна? Номлын тий. Тэр талаар зөндөөс үгийн талаар ялгаа бол ер нь бол зөндөө байсан. Би анх энэ сүм чуулганы хүнсний өсөл чуулганы гэрчлэлийг сонсоод тэр номлолуудыг сонсож байхдаа бол миний суур үнэхээр буруу тавигдсан гэдэг зүйл дээр би ирчихсэн. Яа тэгэхээр усан баптизмын талаар ингээл маш чухал тий. Одоо бид нар усан баптизмын дараа христний суур тавих. Суур тавихт чинь нэг усан баптизм аягүй чухал оройдлыг маш чухал үүргээ гүйцэтгэдэг юм байлээ шүү дээ. Юу н чинхэн утгаараа бол тий. Үнэхээр гайхамшигтай тэр ариун сүнсний үйл ажиллагаа болдог тэр үнэхээр гайхалтай усан баптизм. Гэтэл би өмнө нь анхныхаа чуулган дээр ирээд усан баптизмыг бол зүгээр л ингээл тэдэн хүний нэрс ингээд бичсэн байгаа. Таны нэрийг бас бичсэн байгаа. Та усан баптизм хүртэн шүү гэхээр за итгэсэн хүмүүс тийм усан баптизм яг үндэ баптизм гэдэг нэрийг би анх удаа сонсон зайдаг. Юу гэдэг юм бол баптизм ямар сони юм бэ? Баптизм усан баптизм гэл одоо ингээ хэлэхээр нэг сонин юм шиг инээдтэй юм шиг усан баптизм гэл анх удаа баг ер нь баг ч яг тэр үгийг анх удаа сонсчихсан байхгүй. Ямар сони юм бэ? За тэр нэг юм болох юм байна да гэд. Тэгэл нэг газар аваачаал ингээл та Есүст итгэж гин үгээл тэгэл итгэж гин. За тэгвэл намайг дагаж хэлээрэй гэд. Дагаж хэлээл тэгэл нэг усны уцтай усанд нэг ингэж гівтэл ингээд босоод ирсэн. Та шинэ хүн болоо баяр хүргээх нь. Өө тийм үү цаа гэл ингээд баярлаад айгуу энэтэй ингээд баярлаад тэгэл нилээ хэдэн орсон байсан чинь тэр өдөр ингээд нэг ширээн дээр ингээд нэг тоор тавьж өгöd. Шинээр хүн төрсөн шинэ хүн болсон учраас та нарын баярыг тэмдэглэж байгаа шүү гэл. Тэгэл нэг торт идэл тэгэл би яг ч мэдгүй нэг тийм сүртэй нэг гоё юм болно гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь тэгэл нэг усанд ингэж гівтэл ингээд босч ирэл тэгэл дууссан. Тэгэхээр бүр гайхаад за гайхаад тахч явах дээр энэ Христэд итгэдэг хүмүүс усан баптизм гэдэг нэг юм л юм байдаг юм бэ. За ямар ч тэр зүйлийг би хийлгэчлээ. Тэгэл нэг юм болчлоо гэсэн үг баг та гэж бодоод тэгээд өнгөрчөөсөн байхгүй юу. Тэгээд сая баптизмыг хичээл ороод тэгээд үрдэн тэр сургаал номлуудыг хараад яана миний суур үнэхээр буруу тавигдчихсан минь. Би юу сонсч ирсэн болоо гэж бодсон. Өмнөх чуулганд бол анх ирэхдээ надад усан баптизмыг зүгээр л тэгж л заасан. Ус манай анх ингээд энэ сүм чуулган дээр ирэхэд бол усан баптизм бол бэлэг тэмдэг. Тэгэл болоод тэгэл бэлэг тэмдэг юм биш үү? Тэгэл энэ л юм биш үү? Гэх нэг энгийн нэг ингээд нэг хүлээж авах хэрэгтэй юм бол хүлээж авч байгаа юм шиг. Гэтэл одоо ингээд бидний сонсож байгаа тэр юм чинь яхаа аюух биш. Тэ бүр юу гэдэг бүр аюу сүнслэг тэр чинь усан дотор яагаад усан дотор хийж байгаа тэр баптизм чинь яагаад ингэж байгаа тэгээд гарч ирэхэд юу болтго ингээд би тэгээд тэр библийг тэгээд тэр усан баптизмын талаар юу сонссон мэдгүй тэгээд юу уншсан надад яагаад ийм ойлголт байсан би мэдээж сонсч байсан юм бол сонсч байсан зүйлээрээ л би ойлгосон байгаа шүү дээ. Яг одоо үннийг хэлэхэд үнэн тэр л байгаа шүү дээ тий. Одоо би үнэхээр үннийг л хэлхийг хүссэн шүү дээ тий. Тойрч ингээл цухтагаал ингээс тойруулж мойруулаад ингээд булцааруулаад тах юм надад ерөөсөй байхгүй. Өмнөх чуулганууд дээр л ингээл янз бүрийн юм бэ ингээл яарч болохгүй. Тэгэл ингээд буруу зүрх хэлчихгүй дээ. Тэгээ би буруутан болцгүй дээ гэдэг. Анхны чуулган дээр очиход бол бүр ингэжсэн. Та ингээд сүмээс солих юм бол сүнсний сахваралд орж байгаа. Гэлтгсэн. Тэгэхээр би бүр амар айгаал
Сүнсний завхаар гэсэн чинь надад амар айгуу тийм амар үг санагдаад сүнсний тэгэл завхаарл гэсэн чинь ямар амар юм бэ бурхан минь би тэр нэг сүнсний завхаарл гэж би тэг чи ер нь итгээд удаагүй байсан. Тэгэл ингээл үг орж ирээд барьж аваад ингээд залбирчдаг. Тэгэл бидний итгэл хайр үүстэй байх хэрэгтэй гэх юм бол гараад өө тэр итгэл гэдэг юм чинь бас үүс гэдэг юм ач мэдгүй байгаа байхгүй юу. Тэгээ нэг үүс гэдэг нэгтэй байх хэрэгтэй байна. Та миний хайрыг ингээд үүстэй болгож өгөөрэй гэл ингээд гараал залбирчдаг. Ингээд юм сонсонгуудаа би ийм байх хэрэгтэй юм байна. Итгэж болсон юм чинь ингэх хэрэгтэй юм байна гэл. Тэгээд сүнсний завхааралд орно гэхээс үхтлээ хайгаал тэндээс гарахтаа би яана одоо ингээд гарч байгаа сүнсний завхааралд орцгой тэгээд айгаад тэгээ би ингэж боддог юм. За тэр сүнсний завхаарал гэж нэг л амар юм байна. Тэрийг би ингээд мэдээд авчихамс. Мэдээд авчвал би тэр байдалд орохгүй байх аргаа мэдчихэж штэ гэж тэгж боддог байсан байхгүй. Тэгээ анх сүмч болгонд ирэхэд надад тийм л юм заажсан. Би тэр сонсч исэн зүйлээрээ л би амьдарчсэн. Тий. Тэгээ сонсч исэн зүйлээрээ амьдарч исэн. Сүүлийн үед бол ингээд айгүй олон жил явцсан байгаа. 18, 19 жил болж байна. Тэгэхэд миний амьдралд яг үнэ хэлэхэд ямар ч өөрчлөлт байхгүй, үр жимс байхгүй, нөгөө олон сайхан ах эгч дүүнэр аврал байхгүй. Тэгэл энэ ч юу болж байна энэ ч миний итгэлийн амьдрал ч одоо ингээд болоо юу. Би Христэд итгэсэн. Тэгээд Бурхан намайг ингэж аварсан гэл миний ингээд гэрчлэл ердөө л энэ үү? Энэ ингээд миний гэрчлийн эхлэл ба төгсгөл нь ерөөсөө л энэ юм уу? Ингээд болоо юм уу? Библиэлд тэр Үс номн дээр ч үнэхээр гайхамшгүйд ингээд болоо л байдаг. Тэр нь хизээ болох юм. Тэг яг ямар үед болох юм? Одоо энэ болох төгсөж байгаагүй юм уу? Төгсөж байгаа мүү юм уу? Яг яахаар болох юм? Тэг тэр ингээд Үс номн дээр байшгаа тэр хоёр ингээд эдгэрэл чөлөөлөлд тэгэл баяр хөөр тэр сайхан амар тайван амьдралын тэр бүтэн байдал тэр амьдралаас авах тэр гоё амар тайван хаана байгаа юу ч байхгүй. Тэгээ би бүр гайхдаг байсан баг. Үнэхээр энэ зүйл бидний итгэгч хүмүүсийн амьдралд үнэхээр болох ёсгүй байсан болвол энэ ном энэ үйлс ном яагаад энэ Библиэлд бичигдсэн болооч гэдэг юм уу сүүлийн үед аяг тэгж асуужсан байхгүй. Өөрөөсөө асуугаад тэгээ Бурхны өмнө ирээл ингээд нэг олон юм асуухаас айгаад буруу юм асуугаад бас нөгөө сүнс сүнсний завхаар гэж бас нэг буруу юмд орчихгүй тэгээ ерөөс асуудаггүйсэн баг. Тэгээ сүүлийн үед би ер нь ингэж асуух нь зүв юм байна гэд сүүлийн энэ чуулганд ирэхээс өмнө аягүй чөлөөтэй ингээд Бурхны өмнө би ерөөсө чөлөөтэй байх хэрэгтэй юм байна. Би ер нь ингээд асуух хэрэгтэй юм байна гэл тэгээ Бурхнаас асуужсан байхгүй. Тэгээ яагаад тэгж залбирсан мэдгүй бүр санаасаа бас нэг тэгж залбирсан. Бурхан минь би ер нь хаана байна? Би ер нь яг байх ёстой газараа би байна уу? Яг байх ёстой газараа би байна уу? Яг тэр байх газар маань энэ мөн үү? Энэ чуулган мөн үү? Хэрвээ биш бол та надад хэлж өгөөч. Би хаана байх ёстой? Та намайг байх ёстой газар нь л байлгаж өгөөч. Миний сүнсний гэр хаана? Би яг одоо ер нь зөв газараа байна уу? Буруу газараа байна уу? Та надад хэлж өгөөч гэд залбирчсан байхгүй. Тэгээд тэрнээс хойш нэг удаагүй байжгаад яг энэ бүх үндэсний өсөлт чуулганы гэрчлэл номдыг үзээд тэгэл ер нь сэтгэл дээр ер нь аюу амархан шийдвэрээ гаргасан. Тэгэл тэр гэрчлэлүүдийг сонсож явахдаа би толгой дотор бол цаа энэ бол би энд явах юм байна. Тэгээ шууд шийдвэрээ гаргаад ер нь тэд удаагүй шсэн. Уг нь бол оны дараа ирэх гэж бодчихсан байхгүй юу? Нэг үнсэн шинэ он гарангууд шинэ сэм дээр ингээ очигээд аюу бас л нөгөө хүнийхээ санаагаар те юу те тэрнээс юу харсан бэ гэхээр би бас юмыг аюу хойшлуулдаг байсан байдаг. Оны дараа нэг хүмүүс нэг ингээ сайн сонсъё. Энэ гэрчлүүд нь дуустал сонсъё гэл. Тэгэл тэр нь нэг яг ингээ хүнд ингээ зөв юм шиг санагдавч. Тэгээ Библиэлд байдаг шээ те хүнд зөв юм мэт санагдавч хүл хүргэх зам байдгаа гэж тэгдэг шээ те. Тэгэл хүн харахад ингээ зөв юм шиг ер нь сайн сонсъё. Их гоё юм бэ. Тэр энэ гэрчлүүд яг үндэ миний зүрхийг айгүй хүндсэн байхгүй юу? Энэ Библиэлд хүрд байдаг шүү дээ тийм. Петрийн тэр хэлсэн үг нь тэдний зүрхэнд хүрч тэдний зүрхэнд хүрсэн хүрлээ гэд тийм. Яг тэр шиг тэр үгнүүд миний зүрхэнд айгүй ингээд хүрчээсэн байхгүй. Тэгээд би шууд шийдвэрээ гаргаад иржсэн. Тэгээ оны дараа гэжсэн гинтхэн бодсноо. Үгүй би ер нь тэр бол надад байсан бас нэг буруу зан юм байлээ. Буруу хандлага юм байлээ. Юм ингээд дандаа хоош нь тавьдаг. Ямар нэг ингээл одоо шинэ гэрээгээ уншиж эхэлнэ. Одоо ингээд хуучин гэрээний энэ номыг уншиж байгаа бол энэ номоо дуусгачаад би шинэ гэрээнээсээ эхэлнэ гэж ингээд бодчихсон бол за өнөөдөр чи өглөө 27:8 за энэ сарын 1-ээс эхлээд шинэ гэрээ рүү орчиж гэдэг юм. Ингээд нөгөө нэг тийм байдал бидний нөгөө анх тогтсон зүйл болоод байна шүү дээ тийм. Багаас авсан. Яг тэр танил сүнс гэдэг шиг яг
тэр байсан бэлээ. Тэгээд за 2 3 хоног амарчээс сая би ингээд хуучин гэрээ зөндөл уншлаа штэ. Яг ингээд махан би ч гэсэн бас амрах хэрэгтэй штэ. 2 3 сайхан хоног сайхан амраад тэгэл зү нэг мөс 11 сарын 1-ээс ч гэдэг юм 10 сарын 1-ээс ч юм уу шинэ гэрээлгүй орч болохгүй нь юу байсан гээл өөр тэгээ сайхан яриад яг тийм одоо боддог яг тийм хууль архаар шашинлэгтэй би яг Христэд итгэдэг ахан дүүстэй яг юу гэж хэлэхийг хүсэж байна вэ гэхээр би ч гэсэн наашаа ирэхэд би бас юу яачсан. Ер нь ингээд надад бас хайц янз бүрийн юмнаас ингээд айдаг байсан. Тэгээ өнөөдөр үнэхээр итгэвч хүний амьдралд ингээд усан баптизм маш чухал юм байна. Эдгэрэл чөлөөл бид нар байдаг штеп. Бид нар ингээд цугтаа суугаад ингээд ярихаараа хүш би тэгээд энэ найзаа гэл харин тийм ээ чи одоо тэрэг болох. Их л удаа чи одоо болохгүй штеп. Одоо наатах болох хэрэгтэй штеп. Болохгүй штеп чи одоо тэр библиэр ингээд болохгүй л гэлцэн чи болохгүй штеп. Чи одоо наатаа заасах хэрэгтэй штеп гэд их л өсөрч ингэж хэлнэ. Тэгэл тэрэг нөгөө яг тийм цаана ингээд сүнс ажиллаж идэг чөлөөлөгдөх ёстой гэдэг мэддэг нэг нь хэд байдаг мэддгүй нэг нь хэд байдаг мэдэхгүй тэгэл байдаг тэгэл явдаг байсан шүү дээ. Тэгээ одоо би ч гэсэн бас айцтай байдаг байсан. Тэгээ одоо яг үнэндээ ингээд миний гэрчлэлийг сонсоод бас ингээд нацаа ингээд те айж байгаа ямар нэг айцтай та явж гин үү? Та үнэхээр ямар нэг юмнаас айж гин үү? Хэрвээ тийм бол айц чи ерөөсө бурхнаас ирдэггүй штэ те. Айц чи ерөөсө харанхуугаас ирдэг штэ те. Харанхуу буюу энэ дэлхийн бурхан гэж ярьдаг штэ те. Тэгэл энэ дэлхийгээс ирж байгаа мессеж биднийг айлгадаг. Ер нь айц бол ямар ч дүнг сая итгэсэн 2 3 сар болсон итгэгч ч гэсэн ойлгодог штэ. Энэ айц нэг муурын сүнс гэж байдаг юм байна. Тэр нь ингээ бидний оюун бодлоор дамжуулан ингээ айлгаад идэх юм байна. Тэгэд ингээ айцтай байдаг. Тэгээ ер нь тэр эдгэл чөлөөлтөй харагдаж хахад надад яг юу анзаарчихсан бэ гэхээр итгэгч хүмүүсийн дунд нэг нийтлэг юм айц их байдаг юм бэл. Ямар нэг юмнаас айх. Тэгээ би одоо яг юу хэлэх гэж байна вэ гэхээр яг миний энэ гэрчлэлийг сонсоод үнэхээр надад ч гэсэн ийм эдгэрэл чөлөөлөлт хэрэгтэй юм байна тий. Үнэхээр би бас ингэдэг штэ гэд яг тэр зүйлийг олж харж байгаа бол та үнэхээр битгий айгаараа гэж хэлмээр. Хүнээс битгий айгаараа. Бид тэр хүнээс айх шаардлага байхгүй. Библиэр хэлдэг штэ тий. Чи хүнээс битгий ай. Харин чиний сүнс сэтгэлийг тамд хаях тэр нэгнээсээ эзнээсээ имэж ав гэж тэгдэг штэ тий. Тэгэхээр би үнэхээр итгэлийн ахын дүүстэй юу гэж хэлэх вэ гэхээр наад чи ингээ айгаад явж байгаа бол нэрээ энэ надад хэрэгтэй юм байна гэд тэгээд за би нэрээ тийш очиход болохгүй штэ яна сүм чуулганых маань юу гэх юм бэ бас арайч болохгүй хаа гэж байгаа бол та үнэхээр итгэлийнхаа амьдрал нэг өнгийгэд хараараа тий үнэхээр айдас ханаас ирдэг та ямар ч итгэгч түүгөө олж мэднэ тэгэхээр та үнэхээр бас харанхуйд яваад байгаа юм биш үү тий үнэхээр би ч гэсэн яг л харанхуйд л явж байсан. Гэтэ би тэр харанхуйд явж байгаа би мэдээгүй би болж гин бүтэж гин. Тэгэл нэг ганц нэг ингээл худлаа ярьдаг иймэрхүү гимнүүдээ би ингээл гимшиж гин. Тэгэл итгэлийн амьдралаар ингээл явж ингээл явдаг л байсан. Сүүлийн эдэн жилд бол явж болохгүй юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгэд ирсэн. Тийм болохоор та бүхнийг бас үнэхээр битгий айгаараа ямар нэгэн байдлаар танд ингээд эдгэрэл чөлөөлөлт хэрэгтэй гэсэн тийм мессеж танд орж ирж байгаа бол та үнэхээр тэр мессежийг барьж аваарай тий. Ямар дуу хоолой сонсохоо бас та мэдж байгаа бах тий. Энэ үнэхээр бурхнаас ирж гин үү, хаанаас ирж гин гэдгийг та бас бурхан танд бас яалгаж салгаж ухааруулж өгөх бах. Тэгэхээр ер нь ямар ч айдасгүйгээр эрх чөлөөтэй. Тэгээ би яг юу гэж хэлэх вэ гэхээр бид нар Христ дотор эрх чөлөөтэй. Гэхдээ эрх чөлөөтэй гэдэг нь ингээл сүм дамжаад явж болох юм байна. Гайл ингээд сүм чуулганаар яваал мэдээч энэ утгаараа би хэлээгүй. Хүн үнэхээр шаардлага гарвал сүмээс сольж болно. Тэр тал дээр та эрх чөлөөтэй шүү л гэж хэлж байгаа. Тэгэхээр ямар ч ингээд айцсаар хөтлөвлөлгүй ингээд эрхийг хүсэж байгаа бас үнэхээр ирээд энэ чуулган дээр ирээд ингээд номлын сонсоод үзээрээ үзээгүй байж энэ буруу юм руу явчих үедээ гэж айж байгаа бол та юугаар өдөрдуулаад байна гэдгийг ойлгоход айгүй төхөн байгаа үстэй шууд ойлгомжтой байгаа үстэй тий. Тэгэхээр үнэхээр бас ингээд иймэрхүү эдгэрэл чөлөөлт хэрэгтэй байгаа хүмүүс маань ингээд ирээрээ гэж хүсмээрээ тий. Тэгэхээр нөгөө нэг үнэн үг хаана байна тэр газар бурхны ариун сүнс орж иж гэрэл гарч байгаа учраас тэр газар бохир сүнс тогтож чадахгүй эдгэрэл чөлөөлт болж тэр хүнд өөрчлөлт орох юм аа. Өөрчлөлт орж байгаа зүйл маань яах вэ гэхээр хүн болгон өөрт нь л мэдэгдэн тий. Хин нэгэнд мэдэгдэхгүй шүү. Одоо би таны дотор юу болж байгааг үг сонсож юу болж байгаа. Тэгэхээр та л өөрийгөө би ингэж өөрчлөгдсөн байх шүү гэдэг та өөрөө л мэдчихэж шүү. Тэр хүн болгонд өөрчлөлтөө бид нар
үнэхээр ингэж өөрчлөлт орчлоо шүү. Үгээр дамжуулж би энэ зүйлээс чөлөөлөгдсөчлөө, эдгэрчлээ. Би нэг л өөр болчлоо гэдэг зүйлийг харж байгаа учраас гайхалтайгаар бурхныгаа гэрчилж байна. Би үнэхээр гэрчилж байна. Үнэхээр та юмыг яаж мэдхүү та харанхууд явж байгаа юм биш үсттэй. Тэг үнэхээр өнөөдөр таны итгэлийн амьдралд үнэхээр энэ Христийн ингээ суурь тавих тэр суурь тавилтан дээр усан баптизм маш их чухал юм байна. Тэгээ та өөрөө итгэлийн амьдралаа жоохон ч гэсэн өнгөгээд хараасай. Тэгээ бас бурхны өмнө суугаасаа, асуугаасаа, хараасай. Тэгээд үнэхээр хүсчээвэл бас те хүнсний хүсэл чуулганд бүхэл итгэгч нар чөлөөтэй те. Тэгээд тэгжэл хэлмээр байна. Үгийг сонсороо гэд те. Тий үнэн ирэхэд бид чөлөөлөгднө гэдэг чинь ямар нэг зүйлийг бид нэр ингээ хүнээс сонсдог. Тийм үгэл сонсоод итгэж болно. Цаашаа эргээд явахдаа за энэ юу л ордоо гизж бодож болно мэдхгүй те. Тэгээд сонсно. Тэгээд дараагаар нь харна. Тэгээд өөр дээр ирнэ. Тэгжээч тухайн зүйл нөгөө энэ үнэн болохгүй болов гэдгсэн юм чинь өөрөө ингээд би сэтгэлээрээ мэдэрчээч тэр надад үнэхээр батлагдсан шүү дээ. Тэгэхээр би өөрөө яг ингээд өөрөө мэдэрсэн болохоор их тийм баталгаатай яриад тань л да. Тийм. Тэгэхээр нөгөө энэ зүйлийг бас дахиад хэлмээр саналаа. Тэгээд нөгөө түрүү сүнсний завхаарл гэдгийг те яах вэ гэхээр хүн сүм хийснээрээ сүнсний завхаарл биш юм аа. Хамгийн гол нь хүн өөрөө бурхан бидний гим нүглийг аваад бид үнэхээр баптизм дотор үхээд хуучин хүн хуйлархаг байдлаа бид нар усан дотор өхүүлээд шинэ хүн болж Христтэй хамт шинэ бүтээл болж гарч ирсний бол бурхны нэгүсэл рүү орж байгаа тэгэхээр амьдрал дээрээ би гэсэн өөрийнхөө махан биеийн үйлсээр аврагдах биш харин бурхны нэгүсэлд итгэх итгэл дотроо байж чадахгүйгээр хуйлархаг байдлаа давхар хүн тэгээд өөрийнхөө үйлсээр аврагдах гад яваад байгаа нь тэр хүн харин сүнсний завхааралд ороод хуучин нэгүүлсийнхаа амьдралыг хуйлархаг байдалтайгаа холиод амьдраад байгаа нь тэр хүн өөрөө сүнсний завхаарал юм аа. Тэрнээс ш сүм хийснээрээ сүнсний завхаарал биш юм аа гэдгийг бас хэлмээр байна тэгэхээр гайхалтайгаар энэ зүйлийг бид нар яаж юм гэхээр бурхан үнэхээр үгээрээ л тайлдаг үгээрээ л гайхалтай чөлөөлдөг үнэхээр нөө зүрхийг хардаг бурхан маань таны зүрхийг харж ийм гайхалтайгаар яг зүрхний хүслээр гуйсан яг сүнснээсээ гуйсан зүйлийг бурхан яг танд илчлэл болгож өгсөн байна. Тэгээд үнэхээр гайхалтай би үнэхээр ингэж гэрчилж байгаадаа үнэхээр баяртай байна. Тэгээд дахин бас гэрчлэх тийм гэрчлэлээр өрөөгдөх бах. Өрөөгдөн гэдэгтээ итгэж байна. Угаасаа л Библиэлд байдаг штеп ингээд Христийн нэрэнд итгэсэн хүн болгоо ингээд баяр хөөртэй байна, амар тайван байна, тийм байна, ийм байна. Бурхан та нарт зориулсан тийм гайхалтай тийм багц төлөвлөгөө байгаа. Тэргээ бурхан ингээд биелүүлэх хүч чадалтай гэж тэгтэл яг тэр зүйлийг одоо би орохын тулд ингээд зөв суурай тавиад ингээд явах нь чухал юм байлаа. Өмнө нь ингээд яагаад юуч болохгүй байсан бэ гэх мэтэр ер нь миний дотор нь айгу олон зүйлийг тайлгцсан л та. Амин. Үнэхээр гайхалтай хүлээж авсан тэгээд. За хоёул ингээд бидний гэрчлэл бас энэгээр доосгүй бах тий дараагийнхаа гэрчлэлээр бас ингээд ороод гэрчлэх байхаа гэж бодож байна. За үнэхээр баярлалаа. Тэгээд үнэхээр бурхныг алдаршуулан гэрчилж байгаа танд улам илүү тань аман дээр ч бурхны гайхалтай тослогоо агаад үргэлжтэй явсан газар бүрдээ бурхныг гэрчлэн амьдрах болтугай. Тийг нь гэрчлэн өгч байна. Тэгээд үнэхээр гэрчлэлтэй амьдрал эхэлж байгаа. Амен. Үнэхээр гайхалтай тий. За хоёлаа үгээр гэрчлэлээ төгсгөө. Тэгээд та бүхэнд баярлалаа. За. Дараа уулзлаа баярлалаа.